Энэ улаан гэрэл харин бэлэг бодож явдаг Монгол хүний хувьд эвгүй сэтгэл төрүүлээгүй байгаа. Хаана очиж, хэнтэй хөршиж, хэрхэн амьдрах тухайгаа бодож явсан ч юм билүү. Гэвч тэд замдаа нэгэнт гарсан. Эргэж уулзахгүй нь лавтай. Улаан гэрэл байтугай улаангаа таарсан ч нэвтлээд л гарах үзье. Баатрууд маань шинэ утгатаа ирсгээж амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг ингэж эргүүллээ. Товчхондоо амьдрал нүүдлээр эхэлдэг. Сөхнөө хүрээ хамбын зам дээр хүүхэд өртөө гаргаж үзээгүй хөлтөө харж чагун шидлээ. Ахын байна уу? Алгаа тасаад аваарай. Хөлтөх ойлцсон дэрийн ийшээ. Сөхнөө. Сөхөө. Жог өргөр. Эцэг амсын гараа. Дээ. Заавал тэрийг авдаг. За наад авдаг. Тэг наад энийг жижиг юм дээ. Асуу. Зүгээр миний хөөр юм. Хабе энийг авчи. Хайнд даах нь уу? Даанаад байна хаа. За нөгөө эзгүй байрын чинь эзэнд ирэх шиг боллоо доо. Боломжтой. Намш. Хүнд. Нэг хүн дэшэнэ. Зүгээр. Хаба. Ер нь миний болчих яаж юм? Зангарч гин үү? Зэндэр хам болчих шүү дээ. Миний охины болчихно. Миний охины болчих чинь нөгөө мэрэгжлийн сонгодог бүжигчлэг шиг байна шүү дээ. Одоо хэмээн аа. Байна. Чи компьютер хаа. Дэгдэхий надтай нэг өрөөнд орё гэж бодож байвал юмаа. За яа. За яваа. За. Боломжтой ороо. Оно. Сэлүү. Гүндэнэ. Дэтлин. Чатхо. Замлаа. Бөөдрөнд орё. За. Унаач. Тэгвүчээ. Хөөе. Чи энд юу хийж байгаа?
Манайх энэ байр штэ. Тийм үү? Чи юу хийж байгаа юм? Манайх одоо нүж орж штэ. Энэ оц руу юу? Тийм. Хөршүүд болж байгаа юм шүү. Тийм биш штэ. Ямар сони юм бэ? Сони юм ба. Энийг аваад гэлөө. Сабагч. Дөө энийг оруулчаад хордоо явахгүй болохгүй. Хүн үлээлагч гэсэн байгаа. Аа цаа. Баярлалаа мэд. Нэрээ бид хоёр заацаад чи. Саач. Саадуу тоглолтгүй хүнтэйгээ. Тэр сандалууд яаж хөө. Урчин том дугуураад байсан. Үдээс нөгөө банкнчаа захиулаад нам унтж байгаа. Тэс үдээс хойш гарч ирэлтгээ. Тэгж та. Зааш. Зөвс. Энэ чихнээсээ манах те. Тийм шүү дээ чихнээсээ манах. Бадруугаа шууглагаа загнахгүй те. Загнахгүй миний охин. Миний охин ахтагаа цог шуугилдаж тоглож олно заяа. За. Хойдо чихнээсээ манахта. Хойдо иста хойдо чихнээсээ манахта. Хойдо. Стопай. Чихнээсээ манах. За хөдөө явахаарч тэрэгч юу нэ. Тэстгэм дөө. Тэгэхэ ах нь болгочих бодно. За бүтээр ингэ явъя да. Баярлалаа санахгүй. За. Тэгээд түнхээр танахаас л сайн машин засварын газар авдахгүй нэ. За. За баярлалаа. За. За баярлалаа мэд. За яаж юм нөхөө? Үзчихлээ. Болох нь уу? Йоо. Энэ нэг юм одоо яадаг байна. Гэхдээ ч уг нь засаад авчвал Окторгогийн төлбөртөө нэлээд нэмэртэй юм да. Тэгж хийж болдгоо шүү дээ минийхөө. Энд чи хүн хүний амьдрах харах чи өөр шүү дээ. Жишээлх юм бол чи өдрийн амьдрах харах чи юм шүү дээ. Энийг чинь одоо засаад машинд нь тавьчихсан. Тэр машин дахиад явж байгааг харах хичнээн сайхан гэж бодож чинь чи. Тэгээд энэ чи хүний амьдрал залгуулад хамгийн чухал нь тэр шүү дээ. Нэрэж тийм дээ. Хүн өнөөрөө жоох найзуудтайгаа гарчаад маргааш энийг дуусгачих уу? Тэгээд нэг ээж чи юу юм бол та. Ээж юу гэвч танаас л асуух юм шүү дээ. Тэгвэл тэхгүй юу? За. Чи нөгөө тэр пажерыг нөгөө яндагийн болтер боосон уу? Тэрийг ч чангалцсан л та. Харин та дээр дугууных нь болтыг дотоо чангалцсан байлээ шүү дээ. Би баг бүтэ хоёр эргүүлсэн. Аав ч одоо ингээд гар уур чадлагүй болчиход байгаа шүү дээ. Угынч нэг хийн чангалагчтай болчихволч. Хэлээд өг. За. Чи шинэ өдөр найзуудтайгаа явах гээд байгаа юм байна. Төлөнгөсийг харих уу? За. Хөдлөө. За. Байна. Хань л ихш дахихыг нүүлгчээд одоо очиж явна. Миний энэ хандаа гिचд хүүхдүүдэд үлдээгээд юмнуудаа багилж ядхөө. За намайг очтол хүнд ч хаалга тайлж өгч болохгүй шүү. Айгүй бол нөгөө гун сосорчиг хурч ирээд та бөө юм болно шүү дээ. За, хоёулаас нэг ялзуулчих. За, одоо очлаа. За гэлцэг. Юм баялаад ирсэн хүүхдүүд байхгүй байцчлаа. Энэ биш ээч хөө. За тэг.
Нэг скотч яалаа. Скотч чинь түрүү тийм тавьсан бошоо. Ой. За чи наач юм бэ? Биш хийх бай. Амгалан барж гэнэ үү? Өрн танд барих байж байна. Тань тогмдын гэр бүлийнхэн тохоо түшээр иржээ. Энэ оройрон өөрөө зардлыг нь хандунгааж өөрөө нэмэрсэн гэртээ уурлахталгүй нуудлах нь гэж ногоно гэнэ. Огоно. Тогмодгой таныг хэлэх үг хийх үйлдэлээ цэнж яваарай гэж байна. Чи сайн барина штэ. Гараагүй битүү. Дахин ахыг цаашлаа. Дахин дийлэг. Хүрнэ. Саадгүй. Зааш тэмчнэ. Надад жоо ийшээ тавьчихаач. За. Ийш нөө. Тий. Ийшээ шахаад дим. Алаа. Яг болно. Би дэсгөө. Болчлоо. За, хэдүүлэгч төхнөө төглөө дөө. Ямар ч юмсан. Ороод л явчлаа. Миний хань ядарч байна уу? Зүгээрээ. Биний ядраач. Сэтгэлээрээ л олон жил ядарлаа. Ямар ч юмсан ард нь гарчлаа да бүгдээр. Ээж. Өнөөдөр хоол хийх юм уу? Яс үсэд байгаа юм уу? Гүй, харин тань төмөн сарлаж таслах гээд. Би л аашгав. Би ерөнхий дагаад шүү. Ой. Харин аав ээж хоёр яах вүлээ? Амран. Яашгүй дээ. Та хоёр орж амар. Надад нэг жаахан Сиамби усаар аялах ажил байгаа юмсан. Тэрийгэ хийлээ. Ээж энэ ч гэсэн тэгвэл юм амиглая да. Оо, ээж, аав. Гол юм мартцсан байж тээ. Юу вэ? Ямар хоол идмээр? Цэцгээтэй байна ш. Тэгээд төмсөө яах юм бэ? Аавда шараад өгч. Би ашигласан луунга яах юм? Машин дээрээ тавьчих. Оо, эс тоолоолцоо. Тийштэй 3 бүжинтэй туулаа. Өвгөө ингэх шаардлага байсан юм уу? Олон жил найз нөхөд явсан хүмүүс дэмий юм хийгээд байгаа юм шүү. Би одоо манслын царайг яаж харна? Чи өөрөө гэр доторхоо хийчихээг юм. Учир зам саатуулаад байгаа хүмүүсийг өөр яа гэв? Аав одоо сони юмд итгэнэ. Хэнгэргнүүдэд их хурчхээр л санжаагүй танд зүгээр ажиллаа өгчих нь гэж юу? Энэний оронд хамтарч ажилласан дээр юм шүү. Галзуураад байж. Та нарыг л гэр орон хоол унд сургууль соёлтой байх гэж би аргаа барж юмдаг. Өөр ялах гэв. Хүн болгонд гурван болох байна. Хүн болгонд уу? Луун хідвэл Тамч таасна. тэгвэл гадил хідвэл Жижиг хамар таасна. Анаа. Өнөөдөр өдөр тамтан төм зөвсөх хэрхэн гэдэг. Манай сургуулийн хөтлөлээ. Огторгоо гэдэг шүү дээ. Энэ байранд идэг гэсэн чинь нэрээ. Тийм үү?
Манай ангийн хүүхдүүд дундаас энэ байранд байдаг хүүхд байдаг болов. Мэд. За тэр ангийн хүүхдүүд ч яах. Харин энд дугуйтай хүүхд байдаг болов. Манай Байдаг болов уу? Чи бити ургаал та. Хоёлаа яг ярьж яснараа аав ээж ярьж мэддэхгүй за. би ч гэсэн мэдэж болохгүй юу? Тэгдэхээ мэдэж олноо. Гэтэ нэ 300 мянга штий. Ананд болгочноо. Тэгдэхээ ах нь дугуйтай олж чадах болов. Чадна. Мэд үч яста үнийг хэлдэг штий. За за. За ямар хоололж? Ээж орж мөндөө. Миний мөвгнийг хараа. Яава. Өнөөс жажиж идээчтэй над хоолоо. Хөө дэвдгэн чи. Нөгөө хэд чинь гадаа хөлийг сүйд болж байгаа шүү дээ. Би өнөөдөр нэг халдсан дох няслаа санагдаад байна. Харигчаар над няслаа шүү аа. За бүр өнгө. Арчаач бадаж байгаа байна. Ярээж. Би өөрөө найзуудаа гарч ирэх гэх юм. Аав чинь юу гэх юм бол даа. Аав. Би тэггээл чи маа. Тэхгүй юу минийх үү? За. Тэгээд ямар кино үздэг юм? Нэг шинэ кино гарч ирж. Тэр үзчихэл үү. Минийх үү? Ойртой гадуур дотор чинь янз янз гэмт хэрэгт сонсогдоод байх юм. Жохон болгоомжтойхон шиг яваарай та. За ээж. Та ч хүүдээ итгэхгүй байгаа юм. Би чинь танихаа уран бүтээл нийцтэй. Минийх өнөөдөр ядарсан уу? Гайг. Ээж. Манай ах найдвартай. Алцгүй дайжгүй. Харин би Чи юу? Чи бол одоохондоо мах гурил хоёр л байна тийм үү? Яаж байгаа минь юм бэ? Гөө яах вэ? Аав ээж хоёр чамаар хоошуур хийх үү эсвэл гурилдаа шүл хийх үү гэж бодоод байж байна. за би тэгвэл 3-таа олуулах юм байна дөө. Агаа бит хоёр чам шиг байснаа хөшөр болсон юм да. Чи өдөржингөө энэ элсэн дээр мөлхөөд авах юм бол хизээж хөшөр болж чадахгүй шүү аа. За. Тэг би өөр хаан тоглох юм. Элсэн дээр баг тоглол. Агагийн авч гисэн номыг үз тэр заан анааш хоёрын ялгаж бод. Өдөржингөө л элсэн дээр тоглоод авах юм бол элсэл болно. Ойлгосноо? Би элсэн дээр тоглоно яадгийн. Бүр гурилтай шөлөөл болохгүй юу? Болохгүй за. Би хоошор болно. За болоо. Яаж байгаа юм уу? Минийхөө хоолой дээр. Нэг хичээл хийн шүү минийхөө. За юу. Манай энэ хажууд шинэ айл үзэрч илээ. Оо. За. Айл ирсэн байна. Манай сургуулийн нэг охиных л үү? Оо за. Гайгүй л хөршөө байгаасаа тийм үү? Хөө. Миний өгш амархгүй яа тий. Давтлаа байна. Юу энэ тэр үү? Бэлгүүшнийг төрөхөд танай ангийнхан нэг хүүхдийн цэнхэр тэрэг бэлгэлсэн дээ. Би баярлаа, уйлаа. Санал байх тий. Тэгэхэд сайн нь чамаа юу гэлээ. Энэ бүрхээрээ хортон салгаж авахгүй бол энэ хүний цээжин тэгсүү гашиллаа гэдээсэн шүү дээ. Мөн шаач биш үү? Тэднийг нэг үрж цай болох юмсан. Тэгэл да. Одоо ингээд хаашаач харсан. Энэ миний гэр орон. Миний гал голд миний байр гэж бодохоор сайхан байх шүү. Цэцүүжин түрүүн гэртээ орж ирээд
Шинхнээсээ миний гэр гоё гэж баахангүй л дээ. Тэгээд ч дээр инүүхэндээ бөө бужигнаа болсон. Хүүхдүүд юм нар гарч байна да. Чиний нь л гайя. Яалагч дээ. Чиний юм л ач штэ. Бид бүгдийн л гайя. Тийм шүү. За. Тахир дөрвөөр даллаж байна. Тал чинь ойвол гойн энхөө. Өгөөс идэх хатран биш. Өтөн дээр ирсэн годрон биш ээ. Нэхнээ сөхнөө. Байд гэж нүгүү байдаг. Байцээдэг хатгүнжигээс байдаг. Гүй чи яах нь вэ? Чи сандгийн хавханд хөлөөд үлдээ. Чинь чихэлдээд бууж шидэн сэрж байна. Дахиад цатгалан газар нэг хүч яах вэ? За яа минь. Чиний мэрэг төөрдөг болоод байгаа шүү. Эндээ чинь хийж биш. Далаа Чингисийн сүнсүс. Тэгээд чаггүй яваар юм дахиад нэсгүүлнэ. За, зөвхөн шүү. Хөрч юм. Аваад ирсэн шүү. Аваад ирсэн шүү. Сэлүү нэртэй мод байна. Сэлэн нэртэй хатан байна. Сэрс нэртэй дэлгүүр байна. Сэсчээр нэртэй машин байна хөөе. Тэр чинь энэ байна. Дураа цааш нь тухайн нааш нь та байдгаа трактор явдаггүй. Чи байдгаа чийчээ явдаг. Али зоосоо нааш нь зог самдаг бааваа. Яа хөсрий. Орчинчингээ би чиний духыг няслаатын зүудлээдээс бодлаа болох нь. Зүүд амьдралын орн зүү сүлдэх цай вэ гэдэг чи энтэй хөө. Өөш! Монголч минь. Чи дуганы нөхөөс суулгах чинь дутаа юу? Юу бодож явдаг монголч юм бэ? Одоо чи Биднээсээ дандаа гуйлагчин төлөгч нарын дуудаж яах юм? Хүүхэд урдуур нь гүүгээ үздэй. Болгойл хэлчихвэл болоо юм шүү. Гэхдээ энэ манай шинэ хөрш даалуу тоглохгүй үнгээд номын хүн бололтой. Хөөш. Хөршөө, сайн уу хөө? Нааш ярэ энд суугаач хөө. Сайхан ном болцгоо. Түрүүнээс хойш бидний жоохон ажиглалаа өрөөж байна. Жоохон гэрвшээд байгаа юм да. Гүй яадаг ч дээ. Охин маань энэ тоглож байгаа юм тэгээд охиноо хараад сууж байна. Манай баг ч гэсэн бас тэнд тоглож байгаа. Уул нь биш одоо бас хүүхэд алж байгаа ухаантай юм шүү дээ. Өө цаа. Хүүхдүүд эндээс хөдөлгөө маа. Бүтээсээ өдөр бид нэр ингэж цаг өнгөрөө. Чи бидний дээр гүйл юм ахгүй. Би даадгашаа мэдхгүй чадахгүй шүү дээ. Уул нь сурахад амархалтай хөө. Бидэнтэй хаяа ярьж хөгжилж байгаа ч хөө. Юу яа. Та нар даалуугаа тоглол би хажуугаас нь харъя. Даалуу хажуугаас нь харагч бас сайхан байдаг юм. Миний аав бас их сайн тоглодог юм биш. Ингээд өөрөө аль нутаг үлээ? Би нөхөн орхон өөр хангаа. За. Би завхны сартуул хүн байна. За манай энэ хадсан аргичаа бол баян хонгорыг өөлт хүн дээ. Аргичаа. За энэ хүн бол мэрэгэн жамсраг гэдэг хүн дээ. Тэгшэт. Сандаг. Тэгшэт. Ер нь Монголын үндслүүд бүгдээрээ цуглалцсан байгаа юм шүү. Тэгж хийж байгаа. Өшөөж бас болоогүй. Бас даргингийн сайрын хөлтөө нөхөргүй гуталт эсгээдгүй. Хойртой харин байхгүй байна. Хөдөө явчихсан байгаа. Одоо хичнээн гутал сүйдгэж яваа юм бүү мэд. За. Тохон муутан сөхөн байгаа. Миний майхан билүү? Оо за. Хөөш. За тэгвэл байна шүү. Дээврийн дээр хөхтөн гэр байдаг юм мэдв. Дээд шүүхэн дээр нямдарч буйтантайгаа сууж байсан цаг уяас би шүү дээ хөө. Өрхийн хоолнаах. Чүү. 11. Ар шилдэх. За 11. Нямдарч. Эндэрч. Энийн хоолч. Ямагч нь гоё хоол хийсэн байв. Тийм ээ, өстой гоё. Яаса. Хамуутай хоолоо энд идэх гинэ. За тийш нь тавьчих. Наавын ямар боолтон суларсан бол дөө өнөдөр. За чи барахтай хашиг байгаарай. За ээж юу сүртэй. Хүн зүгээр л маазарч байгаа чинь. Одоо бүр аагаараа тоглолдог болох нь. Дандаа л ингэж маазарч идэв.
За дутчих. Одоо байдлаа агаагаараа маазрах. Мазруу да. Энэ одоо бас юу вэ? Харин ятгаараа яруу найрагч. Би яруу найрагч биш, би хүлээ. Ахын чамаг яруу найрагч гэж магтаж байх чинь. Тэгсэндээ би хүлээ шүү дээ. Хоол итгэж шийдчих зүгээр байхсан. Үгүй яах вэ? Шанцлын шинэ махыг хүлээгээд л оройтчихлаа. Шанцал гэдэг. Чигэрээ мэрийг өөр хүн тэгчих болдгоо хааш. Эртүүд шанцлаас болоод энэ хэд хүүхэд чинь хоол гоноо үсттэй. Нутгийн хүн байна. Найдвартай болвол гэж утсан. Илэнц баланцын ярих зүгээр шиг. Энэ хөр асуудал яаж вэ? Би захирал дайны уулзсан. Нийгмийн ажилтнанд дайны уулзсан. Бүгдээрээ мөнгөчинг буруутгачаал. Захилагын нууцыг надад болоод өгч. За. Би машинда нэг шинэ юм авч тавьдаг юм уу? Би ч юм шинэ машин авч гисэн биз дээ. Үгүй ээ, манайхан дунд нэг гоё обод яваад байна. Миний хөөрөг мэдгүй. Энэ хоосон байранд ямар айл орсон юм? Гэр хорооллоос нэг айл нүүж ирсэн юм шиг үлээ. 3-4 хүүхэдтэй юм шиг байлээ. Хурдхан шиг байшинтай болж энэ бужигнаас шууганаас холдох юмсан. Гэтэл дээр нь та нар татлаас матар шиг намайг зулгаах юм. Энэ мөнгөчингийн асуудлаас одоо болоод нэг хэдэн төгрөг авна биз? Сургууль ямар хаан цадах биш. Чи дахиад цонх хаглаад үзээрэй. Би хаглаагүй шүү. Дээг хагалдгийг. Дээг л хагалсан шүү дээ. Тэнийг юм уу? Чамайг хагалсан, шаглаагүй ч хагалсан тооцсон. Яагаад гэж манайх уурхайтай зулгаах юмтай юм чинь. Чи ойлгож байна уу? Ойлгохгүй. Олон хүмүүс харж яхад л дээг ганцаараа л чулуу шидсэн шүү дээ. Би наан хүүхдтэй юм ярьж ирсэн. Захирал чинь нийгмийн ажилтан чинь бүгдээрээ чамайг хагалсан гэж байл. Би юу нь яагаад зүгээр байж байгаа буруутах хэвтэй. Давхтыг хон шунаад чи. Энэ нэг юм чи өөрөө тийм юм. Яагаад гэвэл аав чинь мөжөөтэй учраас тэр. Харин дэгийг аав бол юу ч байхгүй. Арслан чоноо, чон хонио байдаг нийгэм. Ойлгож байна миний хөө. Арслан чончин, чон нь хончин. За байцгаа. За миний хөө хоол яа. Хоол яа. Санаа зовтгүй яха. За. Нөгөө байр авсан хүн чинь. Магаж өглөө 10 цагт байраас улссан байгаа гинэ. Үгүй яанач юу явах вэ? Тэгээ мөнгөнд авчихсан юм чинь. Гарахаас ураагүй шүү дээ. Харин нөгөө сосрогооч нь орилоод ороод ирэх үү? За. Байраа зарсан нэтрийг чамд дуцаа. Сосрын 30 сая өгчөд. Үлдсэн 50 саяараа хөтлөхөд босч л таа. 10 сая 30 сая болгоод сосрыг баярлуулчих байгаа юм шүү. Мөөдгөө хоолц.
Аавын найз найзын нэтрийг чичээ. Яач юм бэ? Хоёлаа тэгээд одоо мөнгөөрөө юу хийх? Вау юм. Хач шиг шигдэж орж. Гурай сусар. Гун сусар болсон шүү дээ. Хүнч тэгээд одоо хүний ач тусыг мартдаг цаг болсон юм байна дөө. Гэхдээ чи хоёрын мөнгө ямар ч хүүгүй юм чинь яаж игээд өсгөх хэрэгтэй. Яаж өсгөх вэ? Харин тийм ээ. Чи хоёр тол тэр жимс бол бүтгэн юм билээ шүү дээ. За ёстой. Тэгэж өгснөөс тэгэж өгсөн дээр чимгээ. Хана. Хоёлоо ерөөсөө хөдөөгөр жоохон нэхий цуглуулж явал яа тий. Оо. Нэрээ. Ахч ёстой сандаг санаа байна шүү. Миний манж намайг бодвол бас голтой шүү байна. Чи хоёр шиг ингээд орон гэрээ зарчаад санаа амар энийгээ сууж идэх хүмүүс бас байдаг л болоо да. За яах вэ? Цаа чин төм түжинж, бом бүжинж штэ. Сургууль соёл гэж цаг хугацаа алдсны ч хэрэг гарсангүй дээ. Тавгих гэдэг айл ингээд гудамж нь гарлаа да. За миний нэ битгий юм амлцаа юм. Амьд хүн аргатай болж л таарна. Зургуулаа элэг бүтэн эр хүлийнх вэ. Миний анаа шаардсан боддоо. Нэг өрөө 4 ханаас бүтдэг гэхэр чинь 2 8 ханал зараа авсдээ. Чи юу яриад байгаа юм бэ? Угаалгын өрөө, нойлын өрөө, гожноор галтгуугаар гэ бас таагт. Юуны тухайн төрөхгүйгээр авчиад хямдхан зарчаад. Зарвал үдэл та. 4 хан 8 12 20 ханал зарсан юм байна шүү дээ. 20 ханы чинь төлөө хүмүүс өдөр шөнөгүй зүтгэж бүхэл бүтэн амьдралаа зориулж байхад чи өөрийгөө хартаа гэр орно өрн тарын хичээ сууж шүү дээ. За миний ана хань бүгдийг болгоно. Нашаалта. Чи тоош дээ шүү дээ. Дөрвөн бэлтгэж яах юм бэ? Дээрээс нь бүхэл бүтэн 50 сая төгрөг шүү дээ. Боддоо. Хин бэ? Өдрөөр сүдэр тийш зодод уйлын хачгээ нэл хорвоод үнэнийг гаргацсан ганцхан арал өөрийн чинь голомтын хамраа
алдаж чадвал хайр амилдгийм аа. Үлгэр хүрнэх сарны туян өдрийн элчийг мочмочоор алдавч үрийн туяаг ботоо шиг дагдаг гэрэлтэй орчлон гэрийн чин хоймор шүү. Жингүүдийн аран тухал жанжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон зүрхэн дотороо түүдэг асахадил зүнгэрлүүл чадвал хайр амьдрдгийм аа. Өдөр шөн хоёор эрих шиг бомборч үлдээ нартай хорвоог толхоод арслан зантай тавилан гаргадхан аавын голомтын хамрон юм шүү. Жингүүдийн аран тухал жанжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон өөр дээрээ үрээ бүэлэх адил аргадж чадвал хайр мөнхөрдгийм аа. Аргадж чадвал хайр мөнхөрдгийм аа. Сайхан орчин тоглог хороолол лэгчдийнх маань төвхөн лөө. Харин хөршүүд нь ямар хуу айсантай хүмүүст хараавал Төвхнөө тэглээ дөө. Ямар ч байсан ороод л явчлаа. лэгчдийн нэг хөрш тогмдынхан бөө бөөлүүлж явна. Юуны учир бөөгийн хэнгэрэг дэлдүүлж бодлогошрон суугаа юм болоо. Ингээд өөрөө аль нутаг үлээ? Би нөхөн орхон өөр хангай. Аа за. Би завхны сартуул хүн бай. Лэгшидийн шинэхэн танил самдгийнхны гэрвэл анс жаргалын таатайхан уур амьсгал ноёлж халуун бүлийн дулаан амьдрал мэдрэгдэнэ. Харин мань товуу шагаавар руу гитэж явна. Гэмтүн гэлбэлсэн гэдэг шиг үлээ. Үлдсэн 50 саяараа хөтлөхөд босч л таа.
Хотод нэхий үнд ороод байгаа сурагт. Энийг хэд юм яаж шахт юм бэлээ. Та хоёр өдөржингөө ноороод л. Энэ үнхэрсэн юм одоо яа гэж үзэж байна. Чамдын урам мат. Энэ холдогч наа. Байна. Оо, юм авах гэсэн. Цэвэр суудаг. Хэдв. Оо, нэг. За баярлалаа. Энийг үлбис юм ханаас аваад ирсэн. Харагдаагүй юм байна. Гэхдээ өнгөтэй төгшөө. Чи яаж мэдсэн мөнгөтэйг? Нэхий авч байна лээ. Нөө дөржигийн хятад шинэ хүн хөлсөлсөн юм шүү. Үгүй ээ, би тэндээс асуусан. Үгүй гэж байна лээ. Дүрч очиж уулзаатгаа. Би кентер дээр очиод байж. Чи араас хүрээ дээр ирээ заяа. Сайн уу? Сайн байна. За. Нэхий авч явна уу? Харин тийм ээ. Жаахан олдсон муутай яваах. Өтчих шахсан хэдэн нэхий гэж. Зовж ээж л олд юм да. Харин тийм юм шиг байна. Өш. Өвгөө. Тэр контейнер дээр нэхий авж байгаа эсэг усыг танихгүй биз? Таньнаа. Манай ахч байна. Тийм үү? Танай ах чи аль нь? Тэр саарал дээлтэй хар гуталтай. Яавал нэг ахиухан нэхийтэй болох бол чиний туршлагатай хүн байна да. Хэлж өгөөч. Уулны нэг мөнгөтэй л хүн хийд юм да. Чамд тэгээ бэлэн мөнгө байгаа юм уу? Мөнгөгүй хүн гээл нэхий цоглуулад явахгүй шүү дээ. Уулын ч ах битэрийн цоглуулсан гэдэг юм ч байгаа л да. Би нэг ахтаа нэг яриад үзэх юм уу? Тэгвэл их сайн байна. За би одоох. За, юу гэнэ үгүй. Ах үнтэй тохирчжээ. Тийм үү. Биш. Тэгээд нөгөө хүмүүс нь ер нь ирэх юм болов? Тэр хүмүүс нь хамаагүй. Ченжнэр ирээл авчих тийм. Ченжнэр хот оруулаад 3-4 нуглаад өгдөг юм лээ. Зарим сэргэлэн гарууд нь бүр хятад 10 нуглаад өгдөг гэж байгаа шүү. Тийм үү. Чи хотын хуу? Хогч тийм л дээ. Гэхдээ нэхийн данхуудаага явж байгаа маа л энэ. Өвгөн чинь өмнө нэг жимсний 8 архилж хагаад. Хамаг жимсээ муутгаад өөрөнд ороод. Тэгээд ямар сайн дөгшин чинь байраа зарж хаад тэр өрөө дараад үлдэгдлийдээ аваад явж байгаа нэг. Хотоос нэг 2 машин хөлсөдсөн чинь олон хонхол туссан мөнгө л яваад байгаа. Чи өвгөндөө нэг тус болооч. Эхнэр хүүхдээ гудамжинд орхичихсан. Ядарч л явна та. Би ч бас иймэрхүү зовлон үзсэн. За байз. Яах вэ? Тэгээд та хоёрын нэхий хэр их юм? Уулын ч ахиухи байгаа шүү. Ах чинь тэр хэдэн нэхийгээ өчтгөл юм байх та. Би нэг дахиад нэг гуугаад үзэх үү? Тэгээч. Уулын ч манайх дайлан цайлан гэвэл үгүй бихгүй толгойд аа. Тэр ч асуудалгүй. Өвгөн чинь бас хүн дайлахтайгаа шүү. За би тэгвэл нэг дахиад нэг очиод ирье. За тэг. За. Зүйтэй болж.
Мэдээ. Наадха жоохон тараага зулаад өгөөрэй заа юу. За. Айгу бол багтахгүй шүү. За. Наадха яах вэ? За санаа зовлтгүй. Үгүй. Энэ нэхий бүгдээрээ багтахлоо. Багтах. За маргааштай багтаад ямар ч үсэн хот орчихно. Маш их баярлж байгаа шүү. За. Арай. За, ороод хоолоо захиалж. За тгийх. За, араас ч орё. За. Юу гэнэ? Мөнгөтэй шүү. Мөнгөтэй. Иста юу ч үзээг нь усан буу. Тийм байхаа. Гарын алга өглөөнийг эцтэй цагтнаад байсан байхгүй. За, орж хаад. За, өгшөө болсон шүү дээ. Бүх юм окей. За, өгөөч нэг шалгаа. За, юу гэж шалгах вэ? Өө санаа зовлтгүй дээ наач. Дажгүй сайхан готорч. За баярлалаа ах. За зүгээр дээ. Тэгээд дахиад нэхийг хэрэгтэй бол бүрээд ирээ. Өө тэгэлгүй яах вэ? Заавал эргэж ирнэ. За сайн яваарай. За хөдлөх. За. За баяртай. За баярлалаа. За яа. За захирлаа. Чи А11-ийн материалыг аваад ирдээ. Санжтыг дуутчих. Ойлголоо. Санжид. Санжид өгч. Чи тэнд суугаад наатах танилцтай. Захирлаа эн чинь санжаагийн талбай биш үү? Тий. Тэгээс. Яагаад ч Ашигт малтамлын газрын шийдвэр гарчихсан. Наа талбай чинь манайд шилжсэн. Тийм үү? Би ч мэдээгүй явсан шүү дээ. Тэгвэл мэдэж. Харин одоо ашиглалтын асуудал байна л да хөө. Чи энэ талбайг судалж ирсэн тийм ээ? Тий юу л да. Захирлаа эн чинь манай нөгөө 12-ын талбайтай залгаа байдаг байхгүй юу? Тийм үү? Тийм. Тэгээ манай хилээс цаашаа 4 м яваад л хөрс суултанд 50% буурчдаг. Сөөц. За агуулгын хувьд ярих юмгүй газар та. Гэхдээ эдний инженеруудыг хэлээд байгаагаар бол санжаага энэ газараа татвар бууртал нөөцлөд хадгалаад байгаа шиг байна. Тэрхүү. Тий. Гэхдээ 600 тонн гэдэг бол асар их нөөц шүү дээ. Хөрс суултанд ерөөсөө метр 50 яваал гарч. Тэгэхээр баг л бурхан заларч баймаар алтан холбог байгаа юм да. За. Тэгвэл хөө наа алтан холбог дээр чинь өнөөдрөөс эхлээд чивтэр задрах болж дээ. Наа талбайгаа сайн судал. Миний ойлгож байгаагаар бол хоёр судал бий. Цэрдийнх нь агуулмж багтай, дөрөвдөгчийнх нь өндөр агуулмжтай. Тийм үү? Та чи баг надаас илүү мэдээд байгаа юм шүү. Энэ яг миний мэдчих зүйл. Харин чиний мэдж явах ёстой анхан шатны мэдээлэл чинь наач байх. Хоёр судлалыг
үнэлгээг нь маш яралтай хийгээд наривчилсан зураг маш хурдан миний шинийн дээр тавих хэрэгтэй байна да. Хугацаа хэр орох вэ? За 2 сар. Авшээ дээрээс нь нэмээд 10 хоногтой болчих. Болно. За дүүм. Би чиний цалинг өнөөдрөөс эхлээд 3 дахин нэмлээ. Баярлалаа зэрлээ. Судлаа сайн тогтоосны чинь дараа чиний хүссэн хороолт чинь 5 өрөө байр авч өгье. Болж юм. Үгүй гэхдээ нөгөө урдны 2 өрөө байраа яах вэ? Юу гэдэг юм чи? Юу л? Яа дээ А8-ыг дуусгаар та нарт нэг 2 өрөө байр авч өгнө гээд тэгээд А8 ч одоо дуусах зургаас тийш дээ. Яг тэр чинь нэмээд 5 өрөө болно шүү дээ. Нэмээд 7. Оо. Чи бүр надтай 8 хэлцэх гэж байна. Гүйл дээ. Би зүгээр л ажлынхаа бүх үлсийг л авъя гэж бодсон шүү дээ. За 6%. Болж байна. Яасан? Тэгвэл гарлаа. Өнөөдөр гэрэг хийч. За чи юм хүүхэн шиг шилчнаа баггүй дээ. Эр хүний ноён нуруугаа шидчихэл тааж. За тэгүүлж би таны нөхөөс нь хэлжсэн дугуй шиг ноён нуруугаас яах ч гэрээ хийвэл хийхгүй бол явъя. За. Чи гараад навчаатай гэрийнхаа төслийг хийгээд авах цаа. Нэрээ. Чи юу гэж бодлоо гэж. За, баярлалаа зэрлээ. За, гурлаа. За. Муу төрөний бөөс чи ихшээлчгэнх нэ. За гайгүй. Миний нөхөөс нийлж ирэхэд тийжлж хэвдэх өдрийг чинь би үзнэ. Нэг авч байгаа юм. Манайх нэг аваагүй. Тэр авч байгаа. За. Ачцсан гээ. Тэр дараа ширээ авч. Ялаа. Юм ачцсан гэж шүү. За. Авч байгаа. Том машин дэвсэн. Тийм гээ ачцсан гэж байна. Авъя. Үзээ ханш мэй. За. За. Яг нэг цаана. Энэ рүү ингээ орчих. Давсгаа байхгүй. Одоо энэ үйлдвэр дараа ямар ч бүтээгдэхүүн болохгүй шүү. Ямар ч хэрэгцээгүй. Баха ядаж хамгийн хямдар чамайг авчаал та гэхгүй. Ямар ч хэрэггүй юм дээ чи. Юусе цаанаас муутгаад ирсэн тэгэхээр. Баха 2 машин их байгаа. Хоёуланг энэ бүгдийг нийлүүлээд 5 сая чамайг авчаал та. Наагурч гайгүй юм байна уу? Бүгд адилхан болцсон байна уу? Ерөөсөө одоо чи давсгаа муус ингээ бууцсан. Гэхдээ бүгдээрээ арай тийм биш үлгүүд ганц хоёр зүгээр байгаа штэ хаа. Түү, өнгөө юу ч авчлахгүй л хэвээ. За. Ягахан буу, боли. Буу боли.
Одоо яах вэ? Ингээ гудамжинд гарчихсан. Ямар азгүй юм бэ? Ерөөсөө буцаад очие. Монгол ах トゥ нар байна да. Эрх биш ойлгох байлгүй дээ. Яаж игээд мөнгөө салгаж авч байвал тэгэл болох юм дээ. Биш. Чимгээ. Ерөөсөө хоёулаа цолмыг ч хүүхдүүдэд үлдээчээд хурдан яваад ирэх хөө. Чи ямар санаа маа юм шүү дээ. Бидний зовлон чамд ерөөсө багтахгүй байна. Чи хартаа. 4-4 өгчин гудамжинд гарчгаад байд. Гэхдээ анханаас нь ингээд нэг нэгээр нь шалгаад үзээд авах шүү. Чим сачран гээд асуусан. Яагаад юм бүтлгүй байдаг юм бэ? Гэхдээ муу ээжигээ анханаас нь хэлээд тахад гаммуу танх яагаад юм чиний хүнтэй суучих вэ? За нэг л юм болчихсон юм чи. Одоо миний найз уурж өгөндөө яах вэ? Нулимс зовлон дагуулдаг юм лээ. Гэхдээ ямар нэгнийгээ хүүчихсэн биш. Болж л таарна шүү дээ. Болдог бол хүчмээр байна заяа. За миний тавьшрал. Битгий муу ярлал да тхүү. Чи юуг нь тавьшруулах гээд байгаа юм бэ? Аа? Юуг нь тавьшруулах гээд байгаа? Бид нар одоо хайчих юм. Хүүтэн болчихъя. Хаана амьдрах юм бэ? Чи нэг юм хэлдэ. Ой, чи дуурайч. Шичстэй нэг аратан болчихъя. Арсан уу? Юу яриад байгаа? За. Миний ана. Одоо тавьширцаа. Зүгээр. Хоёулаа хамт очие. Үнэн учраа хэлье. Миний айныг очихын уйлжил таарна шүү дээ. Хүү. Юу хайр? Чиний нэр нь байж байгаа царайг юм. За яах вэ? Байж ин л гэдэг чинь тэгэл аргу болчихсноос дээр шүү дээ. Тийм биз дээ. Өгөн чинь ямар ч л байсан. Энэ амьдралыг босгох тоолныг босгоно. Тийш хардаа. Айл вэ? Тэрийг хар л да. Яа, бүх юм бүгдээрээ ямар зөв юм бэ? Энэ ер нь яаж юм болд юм бол? Тийм. Хөөе. Машра. Хэдүүлээ. Баян цал урагдах уу? За, хэлээ л да. Бүр бэрийн төлөө та. Хөө яагаад болохгүй гэж ийм гоцээр ахчихсан. Хөөе. Харин яаж нэг он цавыг тавьж байгаа. Яа. Юу он цаах вэ? Харин яаж мөнгө болох вэ? Яа, харин тийм ээ. Тэр чинь проблем байна. Хөөе, бэлгүүч ээ. Бидний хараа чам сонсогдож байна уу? Найз нь сонсож байна уу? Наа ч уус амиа гарчтэй. Би саналаа хэлтэй. Энд нэг компани ажлын гинэ. Франц хэлнээс орчуулга хийх гэж байна. Үнэлгээг нь хуудасны тоогоор үнэнэ. Зүгээр юм шиг байгаа. Наатхан өөрөө л хий. Харин тий. Бид гурав чадлаа юу? Энэ нэг юм уу стандарт амиа бодлоо. Бүгдээрээ л хийчихмээр ажил хэрэгтэй энэ за. Амиа бодсондоо биш ахгүй юу да. Манай дүү бүр дугуй мөрөөдөд тэрэндээ шатчихгээд байгаа хгүй юу? Хөөе.
Дугуйраад ороолаа бодох уу? Харин тийм. Дугуй өмсгүү. Тэнийг юм яриад байгаа чи. За, аснаач угаасаа хомс утахад хуслын нэмэртэй амьд биш үү? Хэдүүл угаасаа амиа утцгаа юу? Яа. Ороо. Сайн бацхан уу? Сайн байна уу? Та нөгөө уцаар ирсэн үү? Тийм. За ийш сууж. Бэлгүүжин тий өөрөө? Бэлгүүжин Citroen гэж сонсч байсан уу? Автомашин үйлдвэрлэгч. Зүйтэй. Бид нар энэ компани дистрибьютор болж байгаа юм л да. Тэгээд энэ хэрэглэгчтэй барьж байгаа машинууд юм аа. Танилцуулга болон сэлгүүдээ хаанаас яаж хэрхэн ашиглах талаар заа орчилгаа юм. Орчуулж чадах юм уу? Чадах юм байна. Би чадна. Өөрөө оюутан тий? Аха. Хичээлээ хийн энэ тийм амар зүйл шүү дээ. Цаг хугацаа их байна. Би хэдийн хэрэг хугацаанд юу хийж дуусгах юм бол? Манай талаас танд 1 сарын л хугацаа өгч байна. Ойлголоо. 21 хоногт багтаагаад таны ширэн дээр тавья. Сайн байна. За, манай тэр залуутай очиод гэрээ ичээ. Урьдчилгаагаа бэлнээр авч болно. За. Баярлалаа. За, амжилт хүсье. Сигнал даадал. Тэгээ гинт огцон мэргэн. Тэгэнгүүт дугууг хөвгдөд араас нь дагаж иргэлдэг багхгүй юу? Миний хүч гэсэн дагаад ирэх. Үгүй ээ, би дугуйтай болох юм шиг нэмэгдэн анаа зогсчтий. Тийм үү? Ээж нь ч гэсэн хүүхэд байх та. Хүүхэлдээ тэрвэрч үзэхэнсэн гэж мөрөөддөг байлаа. Та тэгээ тэрвэрч үзсэн үү? Үзсэн. 3-3-ыг. Нэг нь чи явахгүй юу? Ээж, би танаар тоглоагүй байх чинь. Үннээсээ ирж байна. Ээж нь ч гэсэн үннээсээ хэлж штэ. Мөрөөдөл бүхэн биелдэг юм байна хөө. Миний л мөрөөдөл биелэх юм бол би бараг дугуйгаа онохгүй. Тэгээд яана гэж. Тэсүүжин сундлал явна. Аав нэрээ заримдаа мөрөөдөл хөтэлдэг гэсэн штэ. Минийх бараг хөтэлсэн байх уу? Тэсүүжин дүүгийнх маань л битгий хөтэлчихээсэ. Цэцүүжи юу гэж дугуй мөрөөдөх вэ? Дугуй мөрөөдгүй маа гэхэд нэг л мөрөөдж ч таараа. Тэсүүжин намайг дугуйн дээрээ суулгаад түрээ явбал баярлна. Тэгэд мөрөөдлөө мартчихна. Тэгэх юм бол мөрөөдөл нь өртөлгөө болчихно. Миний хүү ийм ухаантай шүү. Ээжээ. Ухаан юу н хаанаас ирсэн юм бэ? Чи хаанаас авмаар байна? Тэндээс ч л ирнэ. Би баруун талаас юм уу, зүүн талаас ирээрэй гэж бодоагүй шүү дээ. Тэгсэн л дээ миний хүү тэгж бодоагүй. Гэхдээ цэцүүчний мөрөөдөл бити өтлөөсөө гэж бодсон биз дээ. Тэр чинь л ухаан. Тэгсэн? Ээжээ, би өөрсдөө сайн ойлгож өгөхгүй байх юм. Энэ байшин, нар, сар бүх юм чинь ухаан. Бидний эргэн тойронд байгаа бүх юм оюун ухаан багхгүй юу? Тэгэхээр бидний хүсэж бодож байгаа бүх юм ухаан гэсэн үг үү? Яг зөв. Энд чинь л өөрөө мөрөөдөл.
яасан юм хөө? Аны намайг удаад байна. Аа. Анаа, би нэг унаад үзчихээ л та. За тэгээ анийн төрий за. За. Аа. За. Яа. Аны баярлаа. Миний юм. Ингээ миний дугуй юм уу те? Тийм, өнөөдөр ани миний дугуй шүү дээ. Ана би унглаа шүү. За, одоо агаа нь унаж. Чи дугуй чадах юм уу? Чадна. Чадна. За, болгоомжтой унаарай зөө. За. Унчваач. Оо. Анд жоо болгоомжтой гэж. Зүгээр үү? Чи жоохон болгоомжтой явал та. Болгоомжтой явж л таач. Манайд дөнгөж дугуйнд сурж байгаа маа. Уучлаарай. Той шинэ дугуйг авцсан юм уу? Өнөөдөр авсан. Тийм үү? Мон чадчих нү? Хөөх. Манай шинэ машин аваад. Тийм үү? Танаа ахыг чинь засвар дээр очиж нэг үзүүлэх шүү заяа. Тэг. Өтөргөө. Энэ охиныг танд юм уу? Юу? Чи манай сургууль явах шүү дээ. Манай байрын шинээр нүүж ирсэн. За. Баяа явлаа. Аав татаар. Аав татаар. Өө сайн байна. Яасан юм бэ? Ахаа. За сайн байцгаана уу? Ахыг цээр. Сайн байцгаана уу? Мэдлэр минийхөө. Яг мэдлэр өөр машин. Ээч. За хараа. Дажгүй юу? Оо дажгүй. Толгоогоо цохоо. Энийг хүн гадаа хилээж талах. Мэдгүй. Энэ тусаал гоочгоор шинжтэй байна уу тав? Харин тусаал гоочод болдгүй. Ямар санд өнөөдөр харцаас дэвсдэг юм байд байж. Хэрэн дээ. Өөр юм өөд натад авах шүү. Тоо минь дээ. Ингэж ч амьдрах гэж. Одоо тэгээд яана? Харин тийм ээ. Болдог бол газрын гаваар л орчмоор биш. Газрын гаваарч орохгүй ах. Юм учиртай. Арга нь олдох байлгүй дээ. Наймаа чи чинь хэцүү хүмүүс. Мөнгө олж авч гэж байхгүй бах туу. Зүгээрээ. Дүүн яаж хийж байгаа л аргалаад мөнгөө салгаад авчна. Мэдгүй. Одоо наад чинь шүүх цагдаа энэ тэрэгэд өчнөө асуудал болно шүү дээ. Тийм хэцүү юм. Хэцүү. Чиний ярьж байгааг сонсох юм бол ер нь нэлээ яривтай болцсон асуудал юм шиг байна да. Үгүй ээ. Бас тийм яахаа алдсан хэрэг бас ч биш баха. Үгүй гаднаас нь хараад хахад яг л өдөөний улсууд юм шиг байсан шүү дээ. Манай өдөөнийхэн чинь харин сайхан сэтгэлтэй улсууд байдаг үстэй. Амаргүй. Ер нь энэ хоёртой би явъя. Үгүй яах юм? Бид хоёр өөрөө уучраа олчихноо.
Танд тэгж түүх удаад яах юм? Би чи юунда төвөх шүү гэдэг юм. Ах чинь айл эдгээрээ туслая л гэж юм. Цуг явчих л та. Та тэгэд ажиллаа яах юм? Би чөлөө авчээ. Огон тэгж болох болч. За. Ерөөсөө ингээл шийдчихье. Ах их чирэн явъя. За явъя. За баяр та. За баяр та. Баяртай. Баяртай гэрээ минь. Баяртай. Өөх, за Санжа. Чи яасан сүртэй очиж ирэх юм? Яасан? Энд чинь юу болоод байгаа юм бэ гэж би чамаас асууж байна. Гэхдээ харин би ойлгохгүй юу болоод байгаа. Би кадастрын газар орж чагаад ирлээ. Тэгсэн чинь миний А11 талбай танай компани мэдэлчилж гэж. Санжа нэг юм болсон юм л да. Би бас ашигт төлөвлөлийн газар дуудагдаж очихгүй юу? Тэгсэн чинь чамайг талбайгаа ашиглахгүй байна. Танай талбай зэрэгцэн юм чинь та авахгүй гэдэг юм. Тэгэхээр чи тэр хинтж байсан ялгаа юу байх вэ гэд би зөвшөөрсөн. Би чиний хөл хүрдэг газар бас хүрдэг байхгүй юу? Энэ юу юм? Ха? Энэ юу юм бэ? Тийм ээ. Би бичсэн. Тэгээ юу гэж? Чи яаж ингэж чадчихна? Тогондоо. Чи 5 жил хүний тарих ашиглаж чагаад. Тэгээд арихд нэг диплом аваад баярлсандаа үйлж байсан тогмод мөн бицтэй. Зүгээр байгаарай. Чиний курс ажлыг бичиж. Бүр дипломыг чинь ажлыг чинь хүртэл бичиж өгсөн бицтэй. За хамт минь. Чи энэ хариуд байна юм уу? Цаг хугацаа гэдэг чи амархаа одод юм бэ. Гэтэ чи витер найзууд. Юм алга дараахан газрын төлөө алцах нь үү тэгээд. Чи тэр жил ястаа нусаа газартаа наачгаад хүрээд ирэх чинь би чамайг тэрж хөнжилдөө оруулаад би өөрөө ашиглаж байсан газрын дэргүү туртах газар авч өгчээснийг чи санаж байна уу? Чи энэ бүхний хариуг гэж барьж байгаа мó? За миний найз тань. Өшөө таймшил л да энэ. Оюутан цэс гэхлээр найз нөхд байлаа. Одоо чи бидтэй найз. Цааш ч найз. Тийм үстэй. Чи яаж ингэж хийж чадчихна уу навшаа? Яах гэж байна чи? Яах гэж байна? Яасан ч яд. Яасан ч яд. Юу ястаа. Яатг юм уу? Носвэ. Энд хайфтаа. Чи доо. Чираач чи. Аач носвэ. Зацно. За. Зацно кош. Гош. Яа, шат. Муцич. Аста. Яста. Яаж нах? Ха? Түн авахгүй. Цайлуулдаг. Яа юм өгчээстэй. Алгаж штэ. Өдрөөр сүдэр тийш зодог үеийн хачиг нэл хорвоод үнэнийг арга
жингүүдийн аран тухалж амжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон алган дээрээ сүбэн бүрүүлэх адил арилж чадвал хайр амилдгиймаа үлгэр хүрнэх сарны тоян өдрийн илчиг муч аралдавч үрийн тояг ботго шиг дагдаг гэрэлтэй орчлон гэрийн чин хоймэр шүү жингүүдийн аран тухалж амжилгүй тулдаг жирэмшиг нарийнхан тэрэл орчлон зүрхэн дотороо түүдэг асахадил зүнгэрлүүл чадвал хайр амьдрдгиймаа Үчи мэдээ танилцуулъя. Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр олон улсын өдрийг манай улс 5 дугаар сарын эхний 10 хоног тэмдэглэдэг. Ажлын байран дэх эрүүл мэндийн чухал үзүүлэлт нь тухайн ажилтан бухимдалгүй сэтгэл зүйн орчин эерэг байх гэж нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид хэлж байна. Байгууллагууд үүнд анхаарч чадвал бизнесийн үр өгөөж нь нэмэгддэг давуу талтай байна. 24 цагийг 3 хувааж үзвэл 8 цагийг нь хүн унтаж амарч, 8 цагийг нь гэр бүл найз нөхөд хувийн асуудалтаа зарцуулдаг. Харин үлдэж байгаа 8 цагийг нь хийж байгаа ажилдаа зориулдаг. Хүн амьдралынхаа дийлэнх цаг хугацааг 2 дахь гэр болсон ажил дээрээ өнгөрөөдөг. Тиймээс дэлхийд алдартай томоохон корпорациуд ажлын байранда ажилтан бухимдалгүй, үр бүтээлтэй ажиллахад нь анхаарч, үр дүнгэнж хангалттай хүртэж чаддаг байна. Ажлагчдын эрүүл мэндэд анхаарснаар тийм ээ бидний одоо тэр эрүүл мэндэд зориулсан $1 өөрөө эргээд 3-4 дахин нугарч байгууллагад ашиг олж ирдэг гэдгийг нотолцоход одоо жишээлбэл ажилчдынхаа цайны газрыг хөрөнгө гаргаад зарцуулж засж чинь тийм ээ спортын танхим хийж чинь орчныг нь агаар одоо аливаа юмд хяналт тавьж чинь. Ажлын байрны эрүүл мэндийг байгууллагын зоогийн газрын хоолны чанар, илчилгээний хэмжээ бас өдөр бүрийн цэвэрлэгээр ойлгох нь өрөөсгөл. Тухайн ажилтны эрүүл мэнд сайн байх нь удирдлага, хамт олонны харилцан ойлголцол, бие биенээ дэмжсэн уур амьсгалаас ихээхэн хамаардаг байна. Эрүүл ажлын байрны орчин бүрдүүлэх бит болон сэтгэл зүйн орчин эрүүл байх ёстой гэдэг тал дээр бүх ажил олгогч за мөн ажилтан ажилчид өөрсдөө тэгээ мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах ёстой байгаа. Эрх зүйн орчин талаас хамт олонныхоо эрүүл мэндийг дэмжсэн ажлын байр гэж юу болох, үүнд байгууллагууд хэрхэн анхаарч байгаа нарийн судалгаа манай улсад байдаггүй. Ажилтныхаа эрүүл мэндэд анхаарсан ажлын байрыг бий болгохдоо юунд анхаарах хэрэгтэйг байгууллага бүр дор бүрнээ судалж асуудлыг илрүүлвэл мэргэжлийн боловсон хүчний урт хугацаанд үр бүтээлтэй ажиллах боломжтой юм байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн эрүүл мэндийг дэмжигч ажлын байр бий болгохыг албан байгууллагуудад уриаллаа. 6 настай төвшин баяр хүү Японы Ибракимужийн Соробангийн авраг боллоо. Олон оронтой тоог төвгүйхэн бодож болдог Япон сампингийн сургалт Монгол дэлгэрээд удаагүй байгаа. Гэхдээ Монгол хүүхдүүд богино хугацаанд өндөр амжилтанд хүрч чадж байгаа учраас энэ төрлийн тэмцээн уралдаанд тогтмол оролцож байх урилгыг Япон багш нараас авч чадсан байна.
Энэ сарын 6-ны өдөр Японы Цукуба хотод болсон Ибараки мужийн Соробангийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол Соробан товын 4 сурагч оролцсон байна. Тэднээс 108 дугаар цэцэрлэгийн 6 настай Төвшинбаяр тэргүүн барьж шалгарсан. Тэрээр тус мужийн 1-ээс 2 дугаар ангийн шилдэг хүүхдүүдтэй Соробангаар тоо бодоо өрсөлдөж Ибараки мужийн авраг болжээ. Ибараки мужийн Цукуба хотыг эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэнгүүд төвлөрсөн эрдэмтдийн хот гэж нэрлэдэг. Тус мужийн Соробагийн тэмцээн нь улсын аврагын дараа ирэмблэгддэг Чансан өндөртөө уралдаан. Төвшинбаяртай хамт тэмцээнд оролцсон Баяр Баясгалан, Жангар нар 2 дугаар байр эзэлсэн бол сурагч их шиглэн тусгай шагнал хүртжээ. Энэ тэмцээнд анх удаа гадаад хүүхдүүд оролцож ийм өндөр амжилт гаргасан байна. Монголд Соробангийн сургалтыг Японы стандартаар явуулсан. Соробан бол том соёл, хүүхдийг төлөвшүүлдэг чанарыг нь орхигдуулж болохгүйг Монгол Соробангийн төвийнхэн анхааруулж байлаа. Цаашдаа Японд болдог Соробангийн олимпиадад жилд 2-оос 3 удаа сурагчдаа тогтмол оролцуулж байхаар төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь гэртээ сууж бусдын асрамжинд амьдарч байна. Тэд өөрийн эрх дураараа гадаа гарч бусад шиг сурах боломж байдаггүй. Энэ байдлыг төр хугацаанд ч гэсэн өөрчилж, үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглож, эцэг эхтэйгээ нэг өдрийг өнгөрөх боломжийг ээлтэй ертөнц ээж бүхний дуу хоолой төрийн бас байгууллагын олгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан хамтдаа инээсглийн өдрөлөг энэ сарын 22-нд болно. Манай улсад 16 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн эрх алхам бүр зөрчигдөж байгааг төрийн бас байгууллагын хэлж байлаа. Бус шиг эрх дураараа гадуур тоглож цэцэрлэг сургууль дэвч чадахгүй байгаа хүүхдүүдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд нэг өдөр тоглуулж эцэг эхчүүдийг сургуультанд хамруулна. Энэ ажил бусдын сайхан сэтгэл өглөх хандиваар хийгддэг гэдгийг төрийн бас байгууллагын онцолж байсан юм а. За энэ жилийн үйл ажиллагааны онцлог гэх юм бол хөдөө орон нутгаас хүүхдүүд ирэхээс гадна бид хүүхдүүдээ парк дээр тоглуулна. Харин насран хамгаалагч ээжүүдийн дунд хамтдаа нэмцэглэе чи ганцаараа бишээ гэсэн урайнд ор чуулган зохион байгуулах юм. Энэ чуулганд маань оролцсон 224 ээж маань бусад нийт одоо Монгол улсын хэмжээнд 16 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй хүмүүстэй хандсан уриалга гаргах юм. Энэ өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалахаас гадна тэдний эцэг эхчүүдэд мөн анхаарал хандуулж ямар бэрхшээлтэй асуудал байгааг хамтдаа ярилцлагаар онцлогоо. Тус өдөрлөг 5 дахь жилдээ болж байгаа олон хүүхдүүдийн хүсч хүлээдэг өдөр болсныг тэд онцолж байлаа. Филиппиний зүүн хойд иргэний хүчтэй далайн шуурга дайрсны улмаас 2 хүн амнасаа алдан 3500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ноул нэртэй асар хүчтэй энэхүү далайн шуурга өнөөдөр өглөө Филиппиний Битанес мужийн эрэгт цагт 65 км-ийн хурдтай хурч эрчин буурсан байна. Мужийн эрх баригчид нь цаг агаарын урьдчилсан мэдээллийг эрт авч иргэдээ газар дагуурах аюулгүй байруудад нүүлгэн шилжүүлсэний дүнд хор хохирол бага учирчээ. За өнөөдөр нүүлгэн шилжүүлсэн иргэдийг орон гэрлүүнд буцааж эхэлсэн байна. За цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэхүү хүчтэй далайн шуурга маргааш өглөө гэхэд Филиппинээс Япон улсын өмнөд ирэг рүү шилжих юм байна. Энэтхэгийн Дарамсалаа хотын нэгэн уран бүтээлч хүүхэлдээний тусламжтайгаар хүүхдүүдэд төвдийн соёлыг өвлүүлэх итгэл найдвар тээж байна. Энэтхэгийн уулын бүсэд оршдог Дарамсалаа хотод төвдийн дөрвсөн олон зуун иргэн аж төрдөг юм а. За хятадын дэглэмээс зүгтж хөлийн чандад аж төрөх нь төвдийн олон иргэдэд шашин уламжлалаа танин мэдэх эрх чөлөөг олгох болсон. Гэхдээ төвдийн залуу үеийнхэн хоёр соёлын дунд төөрөлдөх, завсардах байдал гарах болжээ.